улааж шаазгай үзүүлж байна. Өглөө шаазгай өхөлтөр суугаад жигэр би амар олон жигэр хэлсэн үү. Тоглон шаазгай дов дээр суугаад жигэр гэнэхөө. Би бас амар олон жигэр хэлж байгаа ч дахиад за ингээд энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ энэ өдөрчгээжтэй энэ хүү бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. Өглөө орой өдөр шөнө үдээс өмнө үдээс хойно их үд багууд хамаагүй үзэх өдрийн мэндийг хүргэе. Гэрэлт цохны булш гэдэг анимашны ардах гунигт бодит түүх гинэ. Та энэ хүү хөвгөлтийн киног үзсний дараа гадаач ихэр энэ үг таны зүрхэнд хайр болон давхар гуник төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Исио Такахатагийн бүтээл гэрэлт цонхны булш хэмээх дайны үр дагавар энгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлж золиосонд нь хүүхэд яаж зовдгийг харуулсан энэ киног үзээд уйлдгүй хүн бараг байхгүй гэхэд хэлцдэггүй болов. 1967 онд бичигдсэн Акиюки Насакагийн богино зохиолоос санаа авсан энэ бүтээл нь дайны сэдвтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг юм. Тус анимашн гарсан даруйдаа сая хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Үлсгэлэнгөөс бол саятай хүү Санамия буудалд өгч байгаагаар кино эхэлдэг. Гэрэлт цохны булш анимашн дээр ээж нь агаарын товтлогоонд өргөдөж аав нь цэрэгт яваад сургаггүй тасардаг тухай гарах ба нах цэгчдэрээ очиж амьдрах болдог. Гэвч дайны улмаас элдэг байсан их чинь явандаа өнчин хоёрыг гадуурхаж эхлэх ба хамт байж тэсгээ болсон ах トゥ хоёр тэднийг өрхөн өөрсдөө гудамжинд амьдарч эхэлдэг билээ. Өөртөө сайхан зан чанар хайр индэрлийг хадгалж үлдэж юу ч хөө болсон ертөнцөж дутуугаа нөхөн тэмцэж ах トゥ хоёрын тухай эмгэнэлт түүх гарах бөгөөд эцэст нь дайны хохирогч болсон мянган хүүхдийн айдлаар хоёулаа амиа алддаг. За хоёулаа бурхан болоод бусдаг. Зарим их сургуульч бичснээр энэ киног дэлхийн алдартай фото зургуудын нэг болох над сурсан дүүгээ өөрөн аавыгаа хайж бяцхан үгийн зургаас сэтүүлсэн гэдэг. Японы Нагасаки хот дээр унсан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс үүссэн гамшиг сүрлийг баримтжуулахаар гэр зурагчин Жо Дайнер Арлын улсад яарвчилж иржээ. 1945 оны 9 сараас эхлэн Японы баруун хэсгээр өөгүй явсан тэрээр гимгүү иргэд үхэгсэд сүйдсэн барилга сэтгэл өвтгөм зургуудыг хальснаа буулгасан байна. Охин дүүгээ үүрсэн 10 орчим насны жаалхуу хүүр шатаад газар руу явж байхдаа би тааралдаа. Тэр үеийн Япон хүүхдүүд дүүгээ үүрээд тоглож байх нь хэвийн үзэгдэл байсан чинь энэ хүү бусдаас өөр байлаа. Жухам яагаад энэ дэрсэн царайнаас нэлт хөл нуцхан алхахгүй унтаж буу болтой толгой нь гэлжсэн жоохон дүүгээ нуруундаа үржээ. Гэтэл цагаан маск зүйлсээр өнөөх хүүдэрээ дүүг нь тогтоо уйсан оосрыг дуугуу тайлв. Энэ үед л би бяцхан охиныг аль хэдийн өөд тусныг ойлгосон юм. Нөгөө хоёр дүүгийнх нь гар хөлнөөс бариад галт хийх үед хүүдөлийг нь хараад хөдөлгөөнгөө зогсноо. Дээд уруулаасаа тус гарт тасадж байсан байна. Наас жаргах мэт галын дүл доошлоход хүү эргэж чимээг өхөө явсан даа хэмээн Оденэл хожим нь ярьжээ. Тэгэд энэ зураг байгаа шүү дээ. Энэ зурган дээр хүн асуусан гэсэн шүү дээ. Наад үүрцэн байгаа юм чи юу юм бэ гэсэн чинь энэ үүрцэн байгаа юм биш. Энэ бол миний дүү гэж хэлсэн гэж байгаа шүү дээ. Энэ бацаа. Зүүн бацаа. Зүүн бацаа. Мундаг зөрөгтэй бацаа. Япончуудын тэр нөгөө нэг даймаа үлсгэлэн гэдэг байгаа. Тэр япончуудын туг биш шүү дээ. Туг чинь ингээд цагаан дээр улаан юм байдаг шүү дээ. Хүмүүс харахтаа тэрийг их наран улс гэж хардаг боловч тэр чинь аян дотор байгаа цагаан будаан дээр байгаа аяг цагаан тал дээр байгаа аягтай будаа байдаг сонссон. Нэг газраас ягаад гэвэл ийм хүнд цагийг туулснаа битгий мартаарай гэж юун дээр төрийн талбан дээр энэ хүү утга агуулгыг шингээсэн гэж үздэг юм бэлээ. За өнөөдөр та бүхэндээ энэ хүү анимашны түүхийг хүргэлэн цогц баримт дурдлаа. За баярлалаа, баяртай. Манайхан subscribe дараарай. Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж дэмжээрэй.